магадгүй одоо сүүлийн 30 жилдх энэ малын тооны өсөлт. Ялангуяа малын тооны хувьд авч үзэх юм бол сэлэнг тал дээр бол хуучин Тарилангийн бүс нутаг гэдэг утгаараа нэг 10-20 мянган сэтгэхгүй малтай байсан бол одоо өнөөдөр ялгаагүй 100 мянга даваад гараад ирсэн байгаа. Бүр хинти Төв аймгийн сумдууд, уртлын сумдууд дээр одоо нэг хаантын орны урт талд байдаг сумдууд дээр бол бараг 200 мянга тэрнээс илүү давтсан байгаа. Тэгэхээр малын нэгчил ойлгомжтой нэмэгдсэн. Тэрийг дагаад ургамлын ургац буурсан, хадлангийнх нь ургац буурсан нөхцөл байна. Жишээ нь хангалтын уран дээр хийсэн судалгаагаар Болор Эрдэнэ гэж хүн байна. Яг бэлчээрийн чиглэлээр болоод одоо ургамлын чиглэлээр нэлээд 30 гаруй жил ажилласан. Тэгэхээр энэ хоорондоо мэдээж яг одоо хэрийн судалгаа, дээрээс нь малчтай ажиллах мөн одоо гадаадын төслүүд дээр энэ чиглэлийн бэлчээрийн менежментийн чиглэлийн ажлыг одоо хариуцах одоо янз янзын ажлууд хийсэн. Хаантын нуруу маань улсын засгийн хамгаалалтын газар маань өөрөө болоо дотроо бол мал байхгүй тий одоо 3 аймгийн 9 сумыг тойрон хүрээсэн тийм одоо том нутаг байгаа. Тэгэхээр энэ 9 сумд одоо байгаа бас энэ малын бэлчээрийн асуудлууд хаантыг хамгаалахтай бас тодорхой хэмжээгээр холбогдох байх гэж бодож байна. Дэлхийн дулаалаас шалтгаалаад одоо цэвдэг хэснээс болоод нэг хэсэг нуг намгалах газар бий болно. Хаажимдаа тэр нь эхлээд сайхан юм шиг санагдах боловч тодорхой хугацааны дараа хатаж эхэлнэ. Ингээд нөгөө дээшээгээ бас уул руугаа нүүж гэдэг юм уу те. Янз бүрийн одоо сөрөг нөлөөллийг одоо судлаачд хэлдэг. Таны одоо саний нэр дурдсан те ангал нуурын судалгаа болон өндөр хаан уулын судалгаан дээр одоо энэ нөхцөл байдлууд ямар хөө байсан бэ? Тэг яг ер нь баг өөрөөс чинь хэлсний дагуу тэр хатаж хуурайших одоо ялангуяа хаантын орчмын бүсүүд дээр тойроод байгаа одоо малчтын илүү амьдардаг ойд гэрийн бүсийн сумдууд дээр бол аль хэдийн хуурайших хандлагууд нэлээд гарсан баг. Тэр чинь ямар гол вэ? Нөгөө тийм нуруунаас их аваад урсж байгаа голуудын хөндийд дэх одоо намгийн хэмжээнүүд багасах. Тэнд одоо зөвхөн одоо мал гэхгүй бусад зэрлэг амьтны амьдрах орчин өөрчлөгдөж тэнд байгаа зэрлэг амьтдын тоотлогоо юмд нөлөөлөх тийм байдлууд бол бас нэлээд үүсээд эхэлсэн байгаа. Одоо энэ дээр бол хурах хүүтний хөндөй бол одоо энэний бас нэлээд том. Хоёрдугаар тэн дээр ерөөсөн онд орох чадвар гэхээсээ илүүтэйгээр баг илүү үржлийн сайн чанарын малаа авч үлдэж чадж байгаа болохоор тэр бол зүгээр онд орох тухай асуудал бол биш. Илүү одоо тарах хүч сайтай ороод илүү сайн төлөв бойжуулаад дараа жил нь эргэлтээ илүү хийгээд явдаг тэр талын асуудал. Тэгэхээр энэ маань бол тоо толгойн асуудал биш ээ. Энэ бол харьцаагаан зөв илүү одоо нөгөө ямар малаан сонгоод тэрэн дээрээ бизнес хийх вэ гэж хэлээд байгаа юм л үндэ энэ. Тэгэхээр энэ чиглэлийн сургалт мэдээлэл одоо манай малчтад тэгэхээр одоо хүртээмжтэй байдаг юм бол малчид одоо бас ерөнхийдөө энэ цаг үед мэдээж цаг үеийг хэцүү болж байгааг ойлгож байгаа тий. Гэхдээ малчид ерөнхийдөө бас өөрсдөө яавал зүгээр гэж бодож байгаа багш байна. Нэг талдаа бол одоо шууд ингээ малчид гарын авлага байдлаар ч юм уу энэ мэдээллийг яг олоод авъя гэхээр үндэ бас алга байна. Бэлчээрийн тал бол энэ цагуурын өөрчлөлтийг үндсэндээ хурцсгадаг энэ нөлөөг илүү одоо эрчимжүүлдэг л онцлогтой. Тэгэхээр бид нэр яах ёстой. Тэгэхээр бид нар мэдээж одоо энэ зөвхөн энэ бүс нутаг гэлтгүү ер нь бол бид нар мал аж ахуй малж байгаа арга барилаа тодорхой хэмжээгээр өнөөдөр өөрчлөхөөс өөр аргагүй байдалд байна. Энэ уламжлалт нүдлийн мал аж ахуйн хэлбэр маань одоо илүү аж ахуйн тооцоотой илүү бас тэрий аж ахуйн тооцоотой болоод байгаль орчинд ээлтэй байх энэ хувилбар руу аж ахуйн тооцоонд оруулалгүйгээр одоо хэмжээгээр одоо малж ийн өөрөлдөл бэлчээрийн даз 2 дахин хэмжээтэй хэтэрсэн байна тийм ээ 2.5 ч юм уу дахин хэтэрсэн байна. Энэ бүх юм чинь бид нар аж ахуйн тооцоонд оруулахгүй мөртлөнгөө маллаад газар бэлчээрийн дороотлоо үүсгээд амьдрах орчныг дороотлоод байгаа асуудал байгаа байхгүй. За, сайн байцгаана уу. Үзэгч та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Хаанти подкастын ээлж дугаар хүргэж байна. Өнөөдөр бид нэр бэлчээрийн тухай ярина. Бэлчээртэй холбоотой бид нэр өмнө нь бас нэг дугаар хүргэсэн байгаа. Энэ удаа бас судлаач одоо Болор Эрдэнэтэй ярилцсанаа. Сайн байна уу? Сайн байна та? Сайхан авчиж байна уу? За, сайхан авч байна уу? Сайн. За, тэгэхээр та эхлээд үзэгчдэд өөрийгөө танилцуулаач. За, би Болор Эрдэнэ гэж хүн байна. Яг бэлчээрийн чиглэлээр болоод одоо ургамлын чиглэлээр
нэлээд 30 гаруй жил ажилласан. Тэгээд энэ хоорондоо мэдээж яг одоо хээрийн судалгаа, дээрээс нь малчтай ажиллах, мөн одоо гадаадын төслүүд дээр энэ чиглэлийн бэлчээрийн менежментийн чиглэлийн ажлыг одоо хариуцах одоо янз янзын ажлууд хийсэн юм байна. За та тэгэхээр одоо яаж хаантын улсын засгийн хамгаалалтын газрын газар нутагтай болж байгаа судалгааны ажлуудад анх хамрагдаж оролцсон бэ? Таны судалгааны сэдэв бас юу байсан бэ? Анх 2021-2 оны намар юуны хаантын засгийн хамгаалалтын газрын 90 голын одоо дээдих хонног гэдэг газар очих одоо завшаан тохиолдсон. Тэгээд тэнд ой судлаач, ургам судлаач, цөөвтөр хүний бүрэлдэхүүнтэй тэнд очиж одоо танилцах. Тэгээд зарим нэг ургамлын бичлэг хийхэд нь оролцох байдлаар явсан. Тэгээд түүнээс хойш одоо хөр судлаач доктор өндөр хот ургамл судлаач ургамл тэгээд энэ бусад олон хүмүүсийн хамтаар одоо хаантын засгийн хамгаалалтын газрын зарим судалгаанд 3 удаа оролцсон. Тийм болохоор яхаа энэ чиглэлээр бас олон хүмүүсийн дунд өөрийн бэлчээрийн чиглэлийн ажлын зарим нэг одоо мэдээллийг гаргах, босруулах юмд хамт ажилласан. Тэгэхээр та бүхний одоо судалгааны чиглэл та одоо бүр саяны одоо хонногоос гадна өөр 2 газар бас судалгаа хийсэн байгаа шүү дээ, тий? Энэ талаараа яриач. За нэг нь бол одоо хаантын засгийн хамгаалалтын газрын хамгаалтын захиргаанд одоо хамрагддаг хангал нуур орчмын одоо бэлчээрийн урмал тэнд байгаа малчтын одоо малын бэлчээрийн дац хэтэрж гин үү гэдэг үнэлгээ хийхэд бас эд хүмүүстэй хамтарч ажилласан 3 жилийн өмнө. Мөн одоо яг асрал тайрхан уулын ороо дээр нөгөө өндөр уулын хүүцэг ургамлын мониторингийн багж хэрэгслийг одоо суйрлуулах тэрний олон улсын глори гэдэг сүлжээнд мэдээлэх зохион байгуулалтын ажлын багт тэрний өмнө жил хамтарч ажилласан. Мөн одоо энэ хаантын засгийн хамгаалалтын газрын харьяанд байдаг өндөр хаан уул орчмын байгалийн нөөц газрын бэлчээрийн нөөц тэр малчтын малын тоотлогоо одоо хэтрэлт байна уу гэдэг дүгнэлтийг бас хийж өгөх ажилд бас оролцож байсан. Хаантын нуруу маань улсын засгийн хамгаалалтын газар маань өөрөө болоо дотроо бол мал байхгүй тий одоо 3 аймгийн 9 сумыг тойрсон тойрон хүрээсэн тийм одоо том нутаг байгаа. Тэгэхээр энэ 9 сумд одоо байгаа бас энэ малын бэлчээрийн асуудлууд хаантыг хамгаалахтай бас тодорхой хэмжээгээр холбогдох байх гэж бодож байна. Дэлхийн дулаалаас шалтгаалаад одоо цэвдэг гэснээс болоод нэг хэсэг нуг намгарах газар бий болно. Хаажимдаа тэр нь эхлээд сайхан юм шиг санагдах боловч тодорхой хугацааны дараа хатаж эхэлнэ. Ингээд нөө дээшээгээ бас уул руугаа нүүж гэдэг юм уу те. Янз бүрийн одоо сөрөг нөлөөллийг одоо судлаачд хэлдэг. Таны одоо саний нэр дурдсан те хангал нуурын судалгаа болон өндөр хаан уулын судалгаан дээр одоо энэ нөхцөл байдлууд ямар хөө байсан бэ? Тэг яг ер нь баг өөрөөс чинь хэлсний дагуу тэр хатаж хуурайш одоо ялангуяа хаантын орчмын бүсүүд дээр тойроод байгаа одоо малчтын илүү амьдардаг ойд гэрийн бүсийн сумдууд дээр бол аль хэдийн хуурайших хандлагууд нэлээд гарсан баг. Тэр чинь ямар гол вэ? Нөгөө тийм нуруунаас их аваад урсж байгаа голуудын хөндийд одоо намгийн хэмжээнүүд багасах. Тэнд одоо зөвхөн одоо мал гэхгүй бусад зэрлэг амьтны амьдрах орчин өөрчлөгдөж тэнд байгаа зэрлэг амьтдын тоотлогоо юмд нөлөөлөх тийм байдлууд бол бас нэлээд үүсээд эхэлсэн байгаа. Одоо энэ дээр бол хурах хүүтний хөндөй бол одоо энэний бас нэлээд том жишээ. Ялангуяа хүүтний хөндийн одоо хүлэрт намгийн хэмжээ бол нэлээд буурсан. Тэнд байгаа тэр амьдрах орчны шүтэн амьдардаг зэрлэг амьтдын хувьд бас энэ нэлээд хэцүү асуудал аль хэдийн болоод эхэлсэн байна. Энэ тэгээ нөгөө манай бэлчээрийн хэрэглээтэй холбоотой байгаа. Нөгөө мэдээж хоёулынх нь. Тэгэхээр энэ чинь нөгөө тодорхой зорилт судалгааны хэмжээнд одоо хувь хэмжээг нь тогтоох бах. Энэ дээр мэдээж зөвхөн хаантын засгийн хамгаалалтын газар гэлтгүү түүний эргэн тойронд байгаа байгалийн нөөц газар бусад газруудын дээр хийж байгаа судалгааны үр дүнгууд бас энийг илэрхийлж байгаа бах. Одоо шувуу судлалын чиглэлээр амьдрах орчныг судалж байгаа нэлээд том баг байгаа. Бусад хүмүүс энэ дээр бас ажиллаж байгаа. Хүлэрт намгийн ч гэдэг юм. Тэгэхээр энэ бүх судалгааны үр дүнгууд ингээд цогцтой бол мэдээж тодорхой үр дүнг илэрхийлэх баг. Бэлчээрийн тал бол энэ цагуурын өөрчлөлтийг үндсэндээ хурцсгадаг, энэ нөлөөг илүү одоо эрчимжүүлдэг л онцлогтой. Тэгэхээр бид нэр яах ёстой юм? Тэгэхээр бид нар мэдээж одоо энэ зөвхөн энэ бүс нутаг гэлтгүү ер нь бол бид нар мал аж ахуй малж байгаа арга барилаа тодорхой хэмжээгээр өнөөдөр өөрчлөхөөс өөр аргагүй байдалд байна. Энэ уламжлалт нүдлийн мал аж ахуйн хэлбэр маань одоо илүү аж ахуйн тооцоотой, илүү бас тэрий аж ахуйн тооцоотой болоод байгаль орчинд ээлтэй байх энэ хувилбар руу аж ахуйн тооцоонд оруулалгүйгээр одоо
хэмжээгээр одоо малж байна. Өөрөлдөл бэлчээрийн даз 2 дахин хэмжээтэй хэтэрсэн байна. Тийм ээ 2.5 ч юм уу дахин хэтэрсэн байна. Энэ бүх юм чинь бид нар аж ахуйн тооцоонд оруулахгүй мөртлөнгөө маллаад газар бэлчээрийн дороотлоо үүсгэхэд амьдрах орчны дороотлоод байгаа асуудал байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр бол бид нар одоо өөрчлөлт хийхээс өөр аргагүй л. За хоёлаа одоо энэ бэлчээр ашиглалттай холбоотой сэдвээр төр азан жаад үргэлжлүүлээ. Тэгээд нөө судалгааны ажилтнуудаас бас сонирхоод асуух гэсэн. Өнгөрсөн 2025 онд бид нэр бас одоо Бачилээ зуны нутаг бантсан судалгааны одоо хийсэн шүү дээ. Энэ зуны судалгааны одоо сэтгэлээс уулзаж. Тийм одоо өнгөрсөн 2025 онд Бачилээ цумын дээд ихэд тэр судалгаанд ажилласан. Тэгээд тэн дээр бидний тавьсан зорилго маань бол яг хааны тэнцвэр хамгаалтай газрын бас нэг зах хэсэг ойтхээр тэгээд нэлээд тийм одоо малын бэлчээртлийн одоо хамгийн захын нөлөө бүхий одоо тодорхой нэг өвлийн удирдлагын нэг тодорхой бэлчээр байдаг хэсгэн газар байсан. Тэгээ яг одоо хааны тийм одоо уулын захын одоо нэлээд ойтой хэсгүүд тэгээд дээрэс нь мэдээж одоо нэлээд чиглэг голын хөндөй уулын ар өвөр тийм нутаг. Тэр сонгосон одоо нэг голын хэсгэн хөндөй дээр бид нэр ерөөхдөө тухайн газар нутгийн ойд одоо тэр ойд хээрийн тэр чиглэг хээр голын хөндөй одоо ялгаатай одоо амьдрах орчны төрлүүд дээр карбоны хэмжээ хэр байгааг хөрсөнд нь тус хүртэн тэгээ дээр нь урж байгаа ургамалд одоо хэр байгааг тодорхойлох энэ зорилт тавьж одоо бараг хоршихам хүний бүрэлдэхүүнтэй хэмжилтүүд хийж эдоног ажилласан. Тэгээд одоо энэ мэдээг босруулах эцсийн үр дүн гарах шатндаа одоо баг ажиллаж байгаа. Энэ карбоныг хэмжих нь үнэлэх нь ямар ач холбогдолтой юм бэ? Одоо карбон буюу одоо нүрс төрөгчийн хэмжээ гэсэн үг тийм ээ. Одоо өөрөөр хэлбэл агаардах нүрс төрөгч одоо оксидыг хөрсөнд одоо илүү шингээж авах одоо энэ процесс. Тэгэхээр энэ одоо шингээлтийг нэмэгдүүлснээр мэдээж энэ одоо дулаарлын хэмжээг сарамжуулах. Тэр хавийн газар нутгийг ингээ харахад бол өмнө нь бас нэг юм нэлээд бэлчээр байсан болвол гэмээр газар болоо санагдчихсэн. Тэгээд торлог их төрсэн бага харагдчихсэн те. Мал өмнө малж исэн үгүйг бол сайн мэдэхгүй. Энэ чинь сүүж асуух чинь гэхэлэр одоо бэлчээрээр ашиглахгүй хамгаалцглаар бол байгаль өөрийн нөхөн сэргийгчдэг юм байна. Энэ нөхөн сэргийж байгаа нөхөн сэргээлт нь одоо тэр карбон шингээж авсан тэр хэмжээгээр баг мал аж ахуйгаас илүү ашигтай байх хувилбарыг одоо бид нар бас бодолцож үзэх боломжтой юу те. Яг малаас авж байгаа ашиг тэгээд тэрийг одоо хэдэн тооны малыг одоо ямар хүн маллаж одоо чадчих энэ тэр нөгөө эдийн засгийн хугацааны зэг нь хаана байдаг байна вэ гэдгийг бидний ерөнхийдөө тооцож чадчих байгаа. Энэ талаар та юу гэж боддөг вэ? Тийм би яг өөрөө ч асуултыг ингэж л ойлголоо л да. Тодорхой хэмжээний ялангуяа энэ одоо байгалийн онцлогтой яг иймэрхүү газруудыг ашиглалтаас хамгаалтанд авснараа ямар өөрчлөлт явагдах юм. Тэрэн дээрх одоо магадгүй сүүлийн үеийн яригдж байгаа нүрс төрөгчийн зах зээлтэй холбоотойгоор эдийн засгийн хувьд мал аж ахуйгаас илүү ашигтай байх боломж байна уу? Ийм нутаг одоо жишээ нь нэг жишээ нь энэ саяны Бачилээ цум мөн үү гэдэг асуултаа гэж ойлголоо. Тэгэхээр яг нэг талдаа бол хуучин нэгдлийн үед гэдэг юм уу томоохон айлын одоо 2-3-аар одоо хангай айлууч нэлээ өвжинд олноороо барилдаг шүү дээ. Өвжинүүд нэлээ байсан юм байна лээ. Одоо өвжинийх нь улмөрүүд бүгд байна. Тэр байтугай одоо ч бас ойрхон зарим эсвэл дээр айлын өвлжнүүд байгаа юм билээ. Тэгэхээр юу гэхээр тэр хэмжээ бол одоо яг хамгаалтанд авснаар бол арилсан юм байна. Тэгээд яг тодорхой хэмжээг нөхөн сэрж байгаа байдал байна. Гэхдээ энэ чинь хэсэгхэн сайхны гол байлуу тий. Хужир сайхны гол. Тэгэхээр хэсэгхэн газар дээр байгаа хэмжээ. Энэ бол бидний хувьд бол хашаашаага ер нь баг 3-4 км дээр л баг хэмжилт хийсэн. Их тийм том хэмжээнд хийгээгүй. Тэгвэл байгалийн одоо хэд хэдэн одоо амьдрах орчныг одоо хамруулсан тийм хэмжилт болсон л доо. Тэгэхээр яг гол хариулт маань юу гэх гэдэг нь тэгэхээр энийг яг аргачлаар нь тооцоод яг гаргацсан юм яг одоогор бол би бас байхгүй байна. Яг одоо энэ нүүрс төгчийн шингээлттэй холбоотой зарим нэг төслүүд хэрэгжсэн юмнууд байгаа юм байна. Жишээ нь одоо Архангай их тамирт хэд тэр олон улсын сүлжээ рүү явуулаад мэдээ одоо үр дүнгээ явуулаад ингээд мөнгө төгрөг авсан тэр юмуд байна. Тэгтээ тэд нар харьцангуйгээр нарийн үр дүнд бол би бол хүрээгүй юм байна гэж ойлгосон. Одоо л бид нар энэ рүү орж байна. Тэгэхээр яг эцсийн одоо юу гэдэг юм эдийн засгийн хувьд хэмжих юм бол бид нар хийж чадаагүй байна. Хийх хэрэгтэй. Тэгтээ энэ бол цаг хугацааны хувьд магадгүй бас
одоо манай улсын хууль эрх зүйн хувьд ч гэсэн энэ юм чинь одоо л бид нар бас болох гэж явж байгаа шүү дээ. Энэ асуултыг би яагаад асууж байгаа юм гэхэл одоо хинтийн уруунд те хамгаалтай байгаа орчинд бол энэ гол дагсан, ам дагсан одоо олон жижиг гоёрх маань нийлээд нэг гол болж байгаа шүү дээ те. Энэ газруудад бол одоо хамгаалтай газар бол байгаль аягүй сайхан нөхөн сэргийгдсэн. Одоо ийм баялаг байдалтай байна те. Торлог их төрчихсөн байдалтай байж байгаа. Гэтэл хангаан нуруунд одоо ингээ очиод жишээлбэл харангаа чулуутын биеийн дүрс надад баг нэг үгүй. Тэгэхэд тэр чулуутад бол яг адилхан одоо тийм хөндөй газар, голтой газар, гол нь байхгүй, өвс байхгүй, малч байхгүй, хүнч байхгүй, хоосон тийм амууд бол зөндөө байгаа байхгүй тий. Нэгэнт тийм хоосон байгаа амуудыг бид нэр байгалаар нөхөн сэргээгээд авах юм бол үүнтэй адилхан дүр зураг бий болж болох уу гэж л би ингэж асуув. Магадгүй яг одоо жишээ нь Батчирээт сумын тэр хэсэг одоо хангаан нурууны тэр хэсэг хоёрын ашиглалтын өмнө ашиглаж исэн одоо ч магадгүй ашиглаж байгаа хэмжээ нь хоорондоо ялгаатай баг. Тэр магадгүй хангаан нуруунд илүү даас хэтрүүлсэн тэгээд тодорхой хэмжээгээр тэнд баг одоо нутгалахад төвтэй байдал үүсдэн ч юм уу ашигласан байдал байгаа болоод өөрчлөн тийм анзаарэгдсэн баг. Тодорхой хугацаанд мэдээж нөхөн сэргэн одоо жишээ нь хангаан нуруунд нөхөн сэргэх хэмжээг одоо бүр дээр үеэсээ судлаачид тэр үзэж хагаад 8 жил 9 жил ч гэдэг юм уу жогног энэ бол ингээд тодорхой дүгнэлтэд гаргацсан байдаг байхгүй. Тэгэхээр тэр мань бол нэлээд хугацаа шаардна. А дээрэс нь магадгүй хэрвээ бид нар энэ нутгуудыг бол яг зөв таарсан ашиглалтын талаас нь бас харж бас болох юм гэж бодлоо. Өөрөөр хэлбэл те одоо ургамлын зүйлийн одоо ялангуяа ойд хэрээсээ илүү жишээ нь хээр дээр ч юм уу харьцангуй одоо ойд хээрийн зааг дээр энэ төр бол яг таарсан зөв менежментийн ашиглалт бол бас зүйлийн бүрдлийн баялаг тэгээд бас байгаль орчны хувьд бас төдийлөнд оройтолгүйгээр ашиглах тийм боломжууд бас байдаг. Тодорхой одоо үйл ажиллагааны одоо хэмжээнээс хамаарна. Энээс хэтэрхгүй юу, зөв ашиглах уу, буруу ашиглах уу, огт ашиглахгүй байх нь сайн уу ч гэдэг юм уу гэд эднийг одоо менежментийн хувьд зөв авч явахаас л шалтгаална гэсэн үг. Тэгэхээр одоо уур амьсгалын өөрчлөлтийг бол хүн болгон ярьж байгаа. Бид нар ч гэсэн нүдэн дээр харж байгаа. Өнгөрсөн 25 он бол нэлээд чухал бүс нутгуудаараа одоо аюу их гантай байлаа тий. Ялангуяа хүнсний одоо дийлэнх хэмжээг гаргадаг одоо сэлэнг төвийн бүс бол их гантай байсан. Тэгэхээр энэ нь одоо бидний энэ цаашдаа одоо газар тариалан мал аж ахуй аль алиндаа одоо авч хэрэгжүүлж байгаа бодлого хандлага өөрчлөх шаардлагатай л гэж хэлээд ах шиг байна л да. Та юу энэ талаар юу гэж боддог вэ? Тий одоо өнгөрсөн жилийн үед бол дархан сэлэнгийн бүс одоо хинтийн нурууг ер нь баг альж талаар нь тойрсон бүсүүд төр илүү хуурай. Тэгээд тэр утгаараа ч одоо хан хинтийн тусгаймалтай газар бол нэлийн олон баг одоо 20-30-аас ч илүү тооны төмөрүүд их баг хэмжээгээр гарсан. Тэр төмөр байна бүр наадам өнгөртөл 8 сар болтол төмөртэй цэгүүд голомтууд байсан. Тэгээд энэ маань мэдээж энэ бол хуурайшлын нэлийн эрчимтэй байгааг илэрхийлж байгаа. Тэгэхээр яг энэ тухайн жилийн онцлог бас давхар байгаа бах. Гэхдээ яг одоо өөрөө чинь асуусан яг энэ одоо газар тариалан мал аж ахуй гэдэг аль алийн тооцоод өдөөчхөн талаас яг ямар бодлоготой ямар чиглэлийн ашигтай байвал зүгээр вэ гэдэг асуулт байна гэж ойлголоо л доо. Тэгэхээр яг энэ дээр яг миний хувийн бодвол юу гэдэг вэхээр яалтчгүй одоо энэ тариалангийн бүс ялангуяа дархан сэлэнг болгоны зарим хэсгүүд дээр бол одоо гол усаам түшиглээд илүү одоо эрчимтэй тариалан тэн дээр баг талбайгаас өндөр ургац авах талаа илүү анхаарад. Тэгэхээр нөгөө талд нь болохоор бид нар үнэхээр тэгж одоо технологи шингээгээд ургацаа нэмэгдүүлж чадвал цаана байгаа талбайнуудыг бид нар олон насны жилийн ургамлаар илүү одоо хагас эрчимцэн мал аж ахуй хөрсийн сайжруулангаан тэжээл бэлдэж явах энэ чиглэл рүү ашиглах нь зүйтэй баг. Тэгэхээр энэ чиглэл рүү ашиглана гэдэг нь нөгөө мал аж ахуйгаа бид нар 5 төрлийн малаар нь биш тодорхой төрөл дотор нь тодорхой нас хүүс одоо магадгүй одоо үржлийн одоо үйлдвэр угсаа дээр нь анхаарсан хагас эрчимцэн тал руу нь илүү одоо ашиглаад бусад төрлийн мал дээр энэ дэр бол одоо магадгүй эдийн засгийн арга хэмжээ авах байхдаа одоо өндөр татвар ч юм уу ямар нэг хэмжээр энэ тоог бууруулад энэ одоо бүс илүү тийм эрчимтэй тэгсэн мөртлөгөө нөхөн сэргээж ашиглах энэ хувилбарыг л одоо зөв бодож орох хэрэгтэй байна. Гол нь бид нар одоо байгаа бэлчээрээ одоо ингэж юу сайжруулах, толлох те хагалахгүйгээр газрыг эргэлтэнд оруулахгүйгээр авч явах ямар боломжууд байгаа. Биднэрт одоо байгалийн олон нас ургамлын үрийг түүдэг комбайн хэрэгтэй юм уу? Тэрийг үрэлдэг одоо тийм хийн үрлэгч хэрэгтэй юм уу? Эсвэл дрон хэрэгтэй юм уу те? Ямар ингээд бид нар энэ шинжилгээг авчрах юм бол тэр байгалийн одоо бэлчээрийг өөр өөр сайжруулж болно. Тийм байгалийн бэлчээрийг сайжруулах мэдээж яг зүгээр бэлчээрийн менежментийн арга байдлаар өнжөөх яах
ачааллыг буруулах аргууд байхаас гадна бол эхний ээлжинд хадлагын талбайнуудыг илүү одоо нэмэлт дүрээр баяжуулах, тэрний зүйлийн бүрдлийг илүү чанартай малын тэжээдийн давуу талтай ургамлуудаар баяжуулах. Одоо энэ Монгол улсын судлаачдын гаргаж авсан тэжээлийн ургамлын сортуудыг тэнд зориуд тариалах. Мөн одоо нөгөө байглаас нь одоо хуучин дунд сургуулийн хүүхдүүдээр эрх соговрыг үрдүүлгээд тэрийг нь засаж хэрэгэлдэг ч юм уу юм байдаг үлээч бүр дээр үд. Тэрийг яаж гэж одоо манай бидний юм мэдэхгүй шүү дээ. Эрхөг соговор гэдгээ ч баг бол олон хүн танихгүй шүү дээ. Тэгээ эрхөг соговор маань бол яг эрхөг маань бол олон наст ургамал, соговор маань болохоор нэг наст ургамал. Тэгээд яг тэднэр маань бол ингээд үрийн одоо зүгээр ингээд байглаас нь түлгээ буцаагаад хадлан сайжруулах зорилгоор хэрэгэлдэг байсан. Тэгээд одоо цацаад мал явуулах ч юм уу тийм аргаар л хэрэгэлдэг байсан баг. Тэгэхээр би ч өөрөө бас харьцангуй одоо юу гэдэг нь 80 хэд оны л одоо сурч байсан хүн. Тэгээд бидний түлхдэг байсан. Тэгээд одоо энэ Улаанбаатар хотын хойно ард хүнлийн ам бол мөн л манай хаантын л одоо урд зах шүү дээ тий. Тэгэхэд одоо тэнд байс хадлан идэв гэсэн хүмүүс бол тэгж ярьдаг. Морины хонлоод авсан одоо өндөр өвсөнд ургадаг бид нэр хатдаг байлаа гэдэг тий. Тэгээд тэр үед бас ингэж яаж хадлан дижилдэ борцдог байсан бэ гэсэн чи цэвэр азот цацдаг. Ерөнхийдөө бол бороо хүлээж агаад тэгээ борооны өмнө бол хөрсөнд бол азотын хэмжээг нэмж өгдөг байсан гэж ярьжсэн. Бид нар одоо энэ чиглэл иймэрхүү те арга ажиллагааг манай малчид одоо бусад ингэж ер нь одоо хийх боломжтой юу? Зориуд нэмж хийх арга хэмжээнүүдийг яг хувь малчин гэхээс илүүтэй одоо уул нь илүү зохион байгуулалттай аж ахуй бүлэгт нэгдэж орсон тийм бүдгийн хэмжээд одоо тэр малчтын бүлэг гэхээс илүүтэй уул нь бол нэлээд тийм идэвхтэй хоршоо одоо махны чиглэлээр ч юм уу одоо мах бэлтгэдэг ч юм уу хоршоо энэ чиглийн нэгжүүд нь хийвэл илүү зохион байгуулалттай илүү сайн хийх сургалтаан хүлээж авч одоо ерөнхийдөө энэ сургалт хүлээж аваад тэрний дагуу аж ахуйн үйл ажиллагаа явуулна гэдэг нь бүгд уул нь нэг зах зээлийн чарчмаараа төлбөртэй одоо бүх юмнууд нь тэгж явж ижил илүү үр дүнд хүрэхгүй бол одоо юу гэдэг юм аль нэг төсөл ийм сургалтыг хүлээгээд тэрнээсээ нэг үр дүн гаргаад яваад байгаа юм манай ч нэг төслөн дуусахаар үр дүн дуустдаг гэдэг шиг нэг жишээнүүд нэлээд олон байгаад байдаг шүү дээ. Бие дааж ажиллах одоо тийм малчтын нэлээд цөөнгүү малчтаас бүрдсэн тийм хоршоонууд илүү үр дүнд хүрэх боломжтой. Тэгжээж одоо магадгүй энэ үйлдвэрлэж байгаа мах ч юм уу бусад мал аж ахуйн бүтээгдэхүүний чанартай ч эргүүлээ холбоотой. За тэгээд би тэр одоо хаан тэгээд тойроод тэ нөхцөлөдөлтэй ихэд дүнэлтэж байгаа. Та бол бэлчээ судалдаг хүний хувьд тэ хаантыг одоо усан цэцгэн малтайгаас та хилж байгаа энэ сумдуудын бэлчээрийн нөхцөл байдал дээр нэг өөрийнхөө зүгс дүнэлт өгөөч тэ. Тэгээ бас энэ сумдууд юу юу анхаарч байвал зүгээр вэ? Сумаар нь гэхээс илүүтэй Сэлэнг аймгийн зарим сумд тэ тэгээ Төв аймгийн зарим сумд Хинтээ аймгийн гэсэн нэг юм 3 аймгийн дандаа юм моторын зах руу орсон. Тэгээд одоо юу гэдэг юм хацсангуу одоо бусад байгалийн нөхцөлийг бодвол илүү их тийм өвчин шинтэй ойд хэрийг шүтэж амьдэрдэг тийм азтай малчтын иргэн тойронд байдаг. Сэлэнг болоод Төв аймгийн одоо хойд талын зарим хэсэгтэр бол бас тариалангийн бүс нутаг илүү хамаардаг. Тэгэхээр тэр онцлогоос хамаарад бол тухайн нутгууд бол өөр байгаа. Зүгээр яг би илүү Хинтээ талын одоо яг нөгөө хангал нуур орчим дээр бэлчээрийн дааз үтсэн судалгаанаас тэр харахад бол Хинтээ талын хэлэхэд бол тэн дээр хуурайшлын нөлөө нь баг илүү өндөр байгаа мó гэж харагдаж байгаа. Өөрөөр одоо Хинтээ нуурнаас их авсан голуудын хөндийдэх одоо намгийн хэмжээний өөрчлөлт тэн дээрх ургамлын өндөр тий тэн дээрх одоо байгаль ийм одоо тодорхой онцлог бүс нутгууд жиг намтай газруудын тэр бол нэлээ юунд орж ийн өөрчлөлтөнд орж ийн хуурайшж ийн. Магадгүй одоо сүүлийн 30 жилдх энэ малын тооны өсөлт. Ялангуяа малын тооны хувьд авч үзэх юм бол Сэлэнг тал дээр бол хуучин тариалангийн бүс нутаг гэдэг утгаараа нэг 10-аас 20 мянган сэтэхгүй малтай байсан бол одоо өнөөдөр ялгаагүй 100 мянга даваад гараад ирсэн байгаа. Бүр Хинтээ Төв аймгийн сумдууд, уртлын сумдууд дээр одоо нэг хаантын нурууны урт талд байдаг сумдууд дээр бол бараг 200 мянга тэрнээс илүү давтсан байгаа. Тэгэхээр малын нэгчил ойлгомжтой нэмэгдсэн. Тэрийг дагаад ургамлын ургац буурсан, хадлангийнх нь ургац буурсан нөхцөл байдал чинь хангал нуурын дээр хийсэн судалгаагаар тэдний нөхдүүд яг хадлан хатж байсан үе таарсан. Ерөөсөө л нэг 600-аас 700 кг гагийн хэмжээний талбайгаас хадлангаа авч байгаа. Бэлчээрийн талбай голын хөндий чигтэй газраасаа холдоод ирэх юм бол бүр 400 хэдэн кг га энтертэй газрууд байна. Туслангийн нутгууд нь бол. Тэгээд тэнд байсан нэг 10 орчим
ойрхон байсан айлуудын малын тоог сонирхож үзэхэд бүгд 1500 тэрнээс баггүй тооны малтай байдалтай байна. Гэхдээ яг мэдээж би шууд Аданс ч юм уу хувийн мэдээлэл рүү ороогүй. Зүгээр тэнд байгаа нэг сүрг хоньны тоо тэргээр байгаа куратор хэмжээ энэ трийг баримжаалаад нэг аль дээр одоо онцлогоогоор тооцвол хэд болох ингээд гаргаж үзэж яхад бол ер нь тийм байдлаа зарагдсан. Тэгэхээр хадлагын ургац буурсан, ер нь бэлчээр ургац буурсан. Тэгээд дагаад тэн доторгоо зүйлийн бүрдэл өөрчлөлт бол орсон байдалтай байгаа. Нөхцөл байдлыг цааш нь хэрхэн авч явах хэрэгтэй вэ? Тийм түрүү бас цогц дурдсан одоо юу гэдэг бидний нөгөө мал аж ахуй эрхлэх менежментийн ер нь өөрчлөсөн дээр юм байна. Тэгэхээр энэ өөрчлөлтийг бол эдийн засгийн хувьд ашигтай, байгаль орчны хувьд ээлтэй байх ямар хувилбар байна вэ гэдэг дээр л одоо хэмжээ авсан зүйтэй байх. Яг хэдийгээр төр засгаас одоо шинэ хоршоо хөдөлгөөнийг ингээд бүх нийтээр нь дэмжих байдлаар одоо ардсангуй өргөн хүрээнд явуулах гэж оролдож байгаа ч гэсэн яг эдийн засгийн бизнесийн зохион байгуулалт тал руу шалгуур үзүүлэлт сайн тавиагүй, зээлгүүд олгогдсон ч юм уу байдлаас хамаарат бол үр ашиг нь бол жиг дээрээс харагдахгүй байна. Цөөн бүр авахалжтай хүмүүс л яг тэрийг бас зөв ашиглаад өгжөөд илүү болгоод явчихна. Тэгэхээр үндсэн зорилт маань ямар байвал зүгээр юм бэ гэхээр одоо тухайн нутгийн байгалийн онцлог эсвэл өөрийн чадвараас хамаарат аль нэг төрлийн малаа илүү сонгоод тэрэн дотроо нас хүүсийн зөв харьцааг нь хадгалж үржүүлээд гаргаж байгаа бүтээгдэхүүнийхээ чанар дээр ингээд анхаарал ажиллах юм бол одоо өнөөдрийн авч байгаа орлогоос багадаа одоо бараг 30-40% илүү орлого олоод явах боломжууд байна. Гэхдээ мэдээж тэр сурталан тодорхой шат дамжиж магадгүй. Нөгөө нэг онцлог нь юу гэхээр тэр сонгомжтой байдал руу орохын тулд бусад төрлийн малыг борлуулах, тэндээс эдийн засгийнхаа одоо юу гэдэг юм ашиг орлогыг эхний ээлжийн юг аваад тэр одоо буцаагаад нөгөө сонгосон төрлийн мал руу ашиглах ч юм уу боломжууд болно байгаа. Нэг зүйл асууя. Одоо ингээд зах зээл дээр байгаа махны одоо үн ханшны тал дээр та ямар бодолтой байгаа? Мах одоо үнэтэй байна уу? Эсвэл одоо энэ үнэтэй болох нь зүгээр жинийн байх ёстой үзэл үү? Тийм, ер нь Монгол улсын хувьд бол мах хямдхан. Тэр нь бол тодорхой. Одоо яг хөө дөнгөж сая одоо энэ сар шинтэй холбоотойгоор ч юм уу нэг 30 мянга хүрлээл энэ төр гэж штэ. Тэгэхээр яг энэ бол бид өрний хувьд бол хямд. Харин бэлдэх чанарын хувьд бол бид нар одоо илүү сайн болох хэрэгтэй. Тийм өөрөлдөл ер нь бол хүн амын дэж нэлийн олон хэсэг нь ихэнх хэсэг нь одоо төв суурин газар байгаа. Тэдний одоо хүнсний хэрэгцээ, машин махны хэрэгцээг яаж хангах вэ гэдэг юм уу. Тэгэхээр яг энэ мань бас арай өөр асуудал. Жишээ нь одоо нэг хүнд оногдох махны хэмжээг нэмэгдүүлэх тухай асуудал ерөөсөн биш. Чанарыг нь сайжруулах тухай асуудал. Махны хэрэгцээ бол угсаа хангалттай байна. Бэлтгэлийн арга хэмжээний хувьд нэг асуудал байна. Хоёрт болохоор яг зөв хүнсний аюулгүй байдал юм уу хүнсний яг зөв хэрэгцээ гэдэг утгаараа бол бид нар бас бусад төрлийн ураг бүхий ургамлуудыг оруулж хэрэглээд махны хэрэгцээг буруулах тийм эрүүл ахуйд ч хэрэгтэй тийм тал байгаа. Тэгэхээр энэний ард ямар процесс явагдах вэ гэхээр биднэрт тийм олон мал хэрэггүй гэдэг л байгаа байхгүй юу? Би одоо танаас асуух гэдэг байна. Хинтээ бол одоо бусад аймагуудыг бодвол хамгийн таатай нөхцөл төр байгаа шүү дээ. Тэгвэл та бол хуурайч чинь гэж хэллээ. Тэгээ малын толгой ерөнхийдөө их байна гэж хэллээ те. Тэнгүүд нэг юм байгаль дээр байгаа одоо тэр ногоон массын нэг жилд үйлдвэрлэж байгаа ногоон массын хэмжээг одоо зарагддаггүй. Гэхдээ жил болгон идээд одоо олон настай байж байгаа мал сүрхт ингээд байнга идүүлэх нь зөв үү гэж асуух гэдэг юм л та тий. Хэрвээ одоо энэ мах хүнтэй байгаа шалтгаан чинь болохоор нийлүүлэлт л бага байгаа гэх шүү дээ тий. Хэрвээ нийлүүлэлт нь их байх юм бол нэгдүгээр махны үн хямд болно. Гэхдээ бол малчид тэгж хямд үнээр өөрсдийнхөө одоо малыг өөх сонирхолгүй байгаа учраас энэ одоо хоёр хүний одоо төлбөрийг хэн төлж юм гэхээр байгаль дээр байгаа өв сургамал төлөөд байна уу гэж байсан. Тэ байгаль дээр байгаа өв сургамал гэхээс илүү бараг хамгийн хүнд одоо нөлөөг нь үүрж байгаа нь бол мэдээж хөрсний илэгдэл эвдрэл. Хөрсний илэгдэл эвдрэлийн хэмжээ нь бидний дараагийн урт хугацаанд ашиглалт одоо урт хугацаанд энэ газар оршин байх байдлын мэнд оройтуулж байгаа хамгийн том эвдрэл шүү дээ. Одоо юу гэдэг юм 1 см хөрсийг хичнээн хугацаанд үүсгэдэг гэдэг судлаачдын нэг ерхий гаргасан юмд байдаг. Хуурай хээр дээр нэлээд бүр одоо цөдөрхөг хээр дээр бол баг 1000 жил хүртэх хугацаанд. Хуурай хээр дээр одоо 500-аас 1000 тэгээ яг манай одоо Монгол орны энгийн хээр гэдэг. Тэрийн үндсэндээ бас хуурай хээр л дээ.
Тэгээ энэ дээр бол чинь 300-аас 500 жил. Тэгээ магадгүй одоо яриад байгаа хинти энэ бүс нутагт дээр бол ингээ 100-аас 300 жилт ч юм уу хугацаанд үүсдэг хөрсийг бид нар сая сүүлийн 30 жил хичнээн хэмжээгээр доройтуулваа гэдэг байдлаас аваад үзэх юм бол энэ хөрсний үүсэх процессын энэ их удаан одоо үүсэлтийг бид нар ямар хурдан хугацаанд жишээ нь өөрөө жилж байгаа шиг нөгөө эдийн засгийн эргэлт багтаа мөртлөнгөө өсгөөд маллаад байгаа малаараа сүйтгэж байгаа байдал байгаа. Гэтэ энэ яг үнэхээр тийм үү? Юу Тэгэхээр бид нэр одоо мал байлгаснараа хөрсөөс үүдэж байгаа. Та товчоор хэлвэл. Одоо энэ ойлгомжтой тийм. Гэхдээ энэ маань нөгөө дэлхийн дулаарлын одоо энэ хур ашил цагуурын өөрчлөлтийг бид нар мал аж ахуйгаараа маш тийм хурдсгаж өөрчлөлтийн нөлөөг илүү их мэдэрч одоо бий болгож байна гэж ойлгож байгаа. Увс аймагт одоо жишээлбэл нэг цуслан дээр 8 айлгын. Тэгээд тухай бүрчлэл нь 2000 гаруй тонны малтай. Тэгээд зах зээл дээр бол нэг хон одоо 300 мянган төгрөгийн үнэтэй байна. Нэг одоо хүн яриад та надад 180 мянган төгрөг 100 хоног өгч ирэхэд бол нөгөө малч мал өгөөгүй байгаа юм л та. Шалтгааны нь бас сайн мэдэхгүй нэ яг ингээд тэр ханшаар өгч чадаагүй бол өгөхгүй гэж бодсон юм уу. Гэхдээ яг тэр нөхцөл байдал дээр цуслан дээр нь бол үүс бол ерөөсөө л ингээд машина тэгшилцсэн юм шиг л байж байгаа байхгүй тий. Харамсалтай нь 2-3 жилийн дараа тэр цуслан дээр бас айлууд бүгдээрээ л түүнээс илүү их одоо малын хохирол бол хамссан. Яагаад малчин одоо 18 сая төгрөгийг шууд аваад тэрийг дараагийн хөрөнгө болгож эргүүлэхгүй байгаа юм бол эсвэл энийг өөр ямар нэгэн зүйл рүү хөрөнгө оруулалт хийхгүй байгаа юм бол яагаад өөрийнхөө бэлчээрийг өөрөөс үтгээд тэгээ дараа нь тэр хамгаалж үлдсэн малаараа энийг төлөөд байгаа юм бол энэний учир шалтгаан яг одоо юу гэж та хэлэх хүлжээс судалж байгаа юм. Хаасаагүй нийтлэг байдаг үзэгдэл л дээ. Яг төв суурин газар ойрч юм уу зарим нэг малчид дараа илүү богино хурдтай борлуулалт хийгээ явж байгаа байх. Гэхдээ одоо энэ нөгөө өөрөө чийдэд байгаа бол нөгөө сүргийн эргэлт гэдэг л ойлголттой холбоотой. Өөрөөр хэлэх юм бол хэдэн төрлийн малтай байна. Мал дотроо яг ямар нас хүсээр өөрөлдөл хийлдэгчийн хэмжээ нь их байна уу, бага байна уу гэдэг. Яг дундаж юугаар очиж манайх бол бог дээр бол нэг 40 орчим хувийн наан цаанд байгаад байх шиг байна. 40 орчим хувийн юутай бог гэдэг нь одоо хон яма хоёр тий. Одоо хоноор бодоход бол 40 орчим хувийн одоо хийлдэгч ийм хонтой байхад одоо чинь 100 юм хоноос ч юм уу 500 юм хоноос гэд тооцоод үзэхээр хуйлдагчийн хэмжээг адилхан нэмээд тоон адилхан 500 байхад авах ашигын хэмжээ ойролцоогоор нэг 20 орчим хувиар илүү байх. Тэгэхээр яах нь вэ? Энэ маань энэ талыг тайлбарлахаар малчид зарим талдаа нөгөө талаас нь үлгэж авдаг байхгүй. Тэгвэл тоон хэвээрэн бай энэ малынхаа тоог дэмчи. Үгүй. тэргүү одоо юу гэдэг юм тоон цөвтөр тэгтээ харьцаа нь илүү ийм хоньны хэмжээ бол ер нь бол 70 орчим 75 ч юм орчим хүрэх боломжтой. Тэгээд борлуулалт нь өндөр байна. Тэр малчин хүнээс болохоор эрсдлийг даах чадвар нэмэгдэнэ. Ягаад тэгэхээр тодорхой хувьд нь зарцуулж байгаа тижэл зарцуулах хэмжээ бол илүү нэмэгдэнэ. Жишээ нь 500 юм хон дээр судлаачдын хийсэн тооцоогоор бол өмнө нь бол нэг 5-аас одоо бүр бэлтгэдэг хүн шүү. 5 ч юм уу 3-аас 5 сая төгрөгөөр тижэл бэлддэг байхад нөгөө талд нь баг 10 хэдэн сая төгрөгөөр тижэл бэлдэх боломжтой. Хоёрдугаар тэн дээр ерөөсөн онд орох чадвар гэхээсээ илүүтэйгээр баг илүү үржлийн сайн чанарын малаа авч үлдэж чадж байгаа болохоор тэр бол зүгээр онд орох тухай асуудал биш. Илүү одоо тарах хүч сайтай ороод илүү сайн төлөв бойжуулаад дараа жил нь эргэлтээ илүү хийгээд явдаг тэр талын асуудал. Тэгэхээр энэ маань бол тоо толгойн асуудал биш ээ. Энэ бол харьцаагаа зөв илүү одоо нөгөө ямар малаа сонгоод тэрэн дээрээ бизнес хийх вэ гэж хэлээд байгаа юм л үндэ энэ. Тэгэхээр энэ чиглэлийн сургалт мэдээлэл одоо манай малчтад тэгэхээр одоо хүртээмжтэй байдаг юм бол малчид одоо бас ерөнхийдөө энэ цаг үед мэдээж цаг үеийг хэцүү болж байгааг ойлгож байгаа тийм. Гэхдээ малчид ерөнхийдөө бас өөрсдөө яавал зүгээр гэж бодож байгаа баг шиг байна. Нэг талдаа бол одоо шууд ингээ малчид гарын авлага байдлаар ч юм уу энэ мэдээллийг яг олоод авъя гэхээр үндэ бас алга байна. Өөрөөр хэлбэл манай мал аж ахуй энэ чиглэлийн судлаачид өдөө аж ахуй их сургууль тийм. Тэгээд бусад хүмүүс энэ талынхаа мэдээллийг олон нийтэд бас одоо шууд түгээж одоо энийг ашиглах боломжоор сайн хангаж чадаагүй гэж харахаар байна. Аль ч аймаг сумын хүн одоо өдөөчхөн тасаг гэж байгаа сумын 2-3 мэрэгчлэнтэй тэн дээрээ очиод өөрийнхөө суманд таарсан онцлогтой мал сүргийн эргэлтийн хуваар тэрний эдийн засгийн тооцоо хийх тэр мэдлэгийг олж авах боломж байхгүй. Энэ нь байхгүй болохоор зүгээр бүр хийгээд явсан хүнд хүртэл зөв заавар маань бас жоохон хол байгаад байгаа тал байна. Тэгэхээр эн чинь мэдээж нөгөө ер нь энэ
нэг юм байгаа юм. Одоо гадаадын төслүүдч тэр улсын бодлогоч тэр яг энэ суманд ажиллаж байгаа энэ хөдөөчхөн мэржлийн хүмүүсийн зөвхөн орон нутгийн мэдээллийг яам там руу мэдээллийг одоо дамжуулдаг тал руу нэлээд ашиглачаад буцаагаад орон нутг руу хүмүүсийн чадварчлах чиглэл дээр нь бол хамаагүй муу ашиглаад байгаагийн л одоо байдал. Яг энэний асуултанд хариулж чадах чадвартай хөдөөчхөн засгийн мэрэгчлэлтэн хэд байгаа вэ гэвэл манай 300 хэдэн сумчин 1000 гаруй хүн байж тарна да. Тэн дотроос нэг 15 хүн гарч ирэх үү гэвэл бас асуудал шүү дээ энэ чинь. Нөгөө 5 төрлийн манайд ийм 5 төрлийн мал байгаа. Манай сум энэ нь ашигтай. Хэдий ерөнхий мэдээлэл байгаа ч гэсэн шууд нэг хүнд бүрэн зөвлөгөө гэдэг бол бас нэлийн чадвар, нэлийн тодорхой мэдээлэл хэрэгтэй гэсэн үг. Тэгээ уул нь ингээд манайх чинь нэг шилмэл мал гээд бас үзэсгэлэнгүүд уралдаан болдог. Сайн одоо жинд ааж байгаа бух бэрөө гэл үзэмчин хонж гэдэг юм ингээл тийм үйл явдлууд болдог үстэй. Тэгээ тэр олон одоо үйлдвэр малын тухай хүмүүст одоо мэдээлэл хүргэдэг. Тэгээ тэд нар чинь бас тусдаа бас нөгөө тэжээлийн онцлог багш юм шүү дээ. Миний түрүүний ясна цагаас гэдэг чинь хараа тэр нэг одоо мах сүү гэж бодож байгаа малтан төхөөрөмжтэй байдаг ч юм уу тий. Тэгэхээр энэ талын мэдлэг мэдээллийг одоо өшөө сайжруулахыг бол бид нар яах хэрэгтэй. Нийтээрээ ер нь сошиалос баг харагдаж байгаа. Хаанхын ямар төрлийн мал ашиг шимтэй байна. Тэрний одоо эцэг малыг олж авч сайжруулах тийм хандлага бол малчтын дунд нэлээд нэмэгдэж байна. Хамгийн зөв сонголтыг хийх боломж нь бас хараахан бас бүрэн бас өөрт нь олгож чадахгүй байна л гэж хараад байгаа. Тухайлх юм бол одоо юу гэдэг юм Ховд аймгийн зэрэг сум баяа гэж бодъё тий. Тэгэхээр тэдний сумын хувьд бол хойд урд талдаа өндөр уул хэртэй дунд нь ингээд цөлөрхөг гэхээр голд нь нэг тийм ус намрах газар үхий чигсөө нэг хэсэг одоо нутагтай байх жишээ. Тэгэхээр тэн дээр ихэд ямар мал нь айдал сумынхаа айл хэсгээр байгаад яг зарим малчид нь бол энэгээр явах зохимжтой, зарим нь ингээд тэгээд ялгаатай гаргаад жишээ нь өдөөж мэрэгчлэнгүүд нь гаргаад тавиа гэвэл тэр малчдад өчнээ одоо амар байх вэ те. Яг даацын зөв тодорхойлоод эргүүлээд одоо манай сум бол яг ингэж ажиллана гэдэг бизнесийн чиглэлийн зөв зөвлөгөө өгдөг болчвол тэр хүмүүсийн хувьд бол илүү давуу талтай байна шүү дээ. Одоо Баян-Улгийн аймагт бол ингээд тийч өндөр олнуудын дундуур ингээд орж ирж байгаа голууд байгаа шүү дээ тий. Тэр голуудын жоохон ингээд жижигхэн ингээд татмуудыг л ерөнхийдөө бол хасчихсан. Тэгээ сайхан байгалаар нж бай, ногоон тижилэлж бай ерөнхийдөө бол ямар ч гэсэн намар нэг баталгаатай өвстэй байж байгаа байхгүй. Тэгээд наашаа ингээд ховд руу буугаад байгаа гэвэл нөгөө нэг устай газруудаа бидний ерөнхийдөө бол ашигласан юм бол байж юм л да тий. Тэгэхээр та одоо ингээд хүмүүс сонсож байгаа хүмүүст хэлээ шүү дээ. Ямар одоо байгалийн тогтцтой газар ямар малын зохимжтой тий. Таны хэлж байгаа санаагаар бол 5 шуу малыг одоо нэг аймаг сум бүгдээрээ нэг дор байлгах гэдэг шаардлагагүй л гэдэг шиг шүү дээ тий. Бүр томоор нь нэрвэл Монгол улсын хэмжээнд нөгөө тариалангийн бүс нутаг дээр хэдий хэмжээний хүрийг сүүний чиглэлээр те эсвэл сүү махны чиглэлээр дээрээс нь махны чиглэлээр гээд сүүл мэдээж харьцангуй баг бүрэн шахам эрчимдсэн тал руугаа илүү явах баг. Ингээд холимог байвал одоо бас нэлээд хагас мөртлөнгөө нэлээд бас эрчимдсэн талдаа. Одоо мах бол мэдээж хагас эрчимдсэн чиглэлээр ингээд аж ахуй эрхлэе гэдэг. Тэрэндээ илүү тохироод дээрээс нь яг хуу нэмэлтээр магадгүй тодорхой хэмжээгээр хонь. Тэгтээ махны чиглэлээр. Тэгэхээр бусад мал дээр бол энэ бол нэлээд өндөр хязгаарлалт тавиад явах юм бол бид нар жишээ нь үйлдвэрлэх махны хэмжээг тодорхой бүс нутгаас нэлийн хэмжээгээр бэлдэж их боломж бүрднэ дээ. Чи одоо Монгол улсын хүрийн хэмжээ чинь 6 сая орчим дээр байна уу? 7 юу орчим байна уу? Тэгэхэд энийг 10 гаргачих ч юм уу. Тэгээд ирэхээр бид нар бусад бүс нутаг дээрээ магадгүй бас арай сэрэг илүү цөөн тооны малыг илүү одоо нөгөө олон улсад үнцэнтэй байх нөгөө жинхэнэ нөгөө бэлчээрийн жинхэнэ сонгодог тэр одоо махаа бас энгийн одоо нүүдэлчин маягаараа бэлдэх боломж байгаа. Гэхдээ энэ маань бол нэлээд цаатлын зорилт. За тэрэнд хүрэхийн өмнө бид нэр энэ дээр нөгөө хагас эрчимдсэн юм уу эрчимдсэн аж ахуйгаа хөгжүүлэх бусад хэсэг дээр бид нар бэлчээрээ сайжруулахын тулд яалтчгүй тодорхой ашиг шин малын төрөл дээр нэг хэсэг сонгож ажиллахаас өөр арга байхгүй. Ийм шат амжилгын бас нэг хэсэг л гэж ойлгох байна. Малын тоо одоо өнөөдөр ингээд бэлчээрийн даатсан дээр болохгүй байна гэдэл бид нар маш олон жил ярьж байгаа шүү дээ. Тэгээд энийг ингээд арга хэмжээ авахгүйгээр цааш нь ингээд өөрчлөлтөд авах цаг хугацаа бид нарт юу хэл зэрэг бага бол. Одоо яг одоо хөрсний доройтол, бэлчээрийн ургацын доройтол тэгээд малын тооны өсөлт бол ерөөдөө зогссон. Одоо энэ жил чи бараг 70 сая шахам өвчлөл гэж штэ төлтөйг.
Тэгэхээр 70 сая шахам гэдэг дотор юу орж байгаа вэ гэхээр нэлгааны дараахтан байхгүй юм чинь. Өмнө жил бол нэлээд хорогдсон. Ер нь чинь нэг 2 жилийн өмнө л 50 хэдэн сая руу орж ирсэн баг. Ер нь нэг манай дээд хэмжээ бол 5 төрөл дээр нэг 70 сая 71 сая төр хүрээд байгаа байхгүй юу? Гэтэ даацыг бол ер нь 40-50 саяар. Даац бол 30 саятай байгаа шүү дээ. Тэгэхээр даац 30 саятай цаана 60-аас илүү 70 сая руу байна гэдэг чинь 2.5 дахин хэтрэлтэй байгаа. Гэхдээ тэр чинь бас юугаараа зөвхөн 70 саяараа хэмжигддэг. Өөрөөр хэлбэл адуу хэд байгаа юм, хөр хэд байгаа юм те бод мал хэд байгаа юм гэдгээс хамаарат энэ хондлогоо шилжүүлсэн түн чинь бас илүү өндөр гарч явдаг болохоор даацын хэтрэлт бол 2.5-аас дээш хэл гэж ойлгоно. Хамгийн гол нь энэ 2.5-аас дээш байгаагаар бид нар дахиж удах боломж болцоо энэ бэлчээрийн одоогийн байдал тэгээд бидний яриадаа дэлхийн дулаал тэгээд энэ хаврын хуур ашил түүмэр гэдэг эднэртэй ингээд бидний нэг арга хэмжээ авахгүйгээр цаашаа дахиад хэр удаан хүрэх боломжтой вэ гэж. Гарсан өөрчлөлтүүдийг хэмжиж байгаа үзүүлэлт юу байна вэ гэхээр яг бэлчээр ургац үзүүлэлт. Тэр бэлчээрийн ургац маань бол Монгол улсын хэмжээнд улсын дундаж 80 оны орчим байдлаар бол нэг бараг 200 гаруй 300 шам кг ба. Эн чинь өндөр газараа хамаагүй өндөр гэсэн үг. Говь цөлрөх хэр дээр баг гэсэн үг. Тэгсэн одоо энэ дүн маань 180 хэд болсон нэг судалгаа байдаг юм билээ. Өөрөөр хэлбэл ургац 2 дахин бууцсан. Тэ? Энд чинь ургац бол зөвхөн тоон үзүүлэлт шүү. Эн чинь энэний ард чанартай чанаргүй ургац гэдээ ярил ахаад энэ үзүүлэлт доошоо явна. Нөгөө талд нь нөгөө хэрглэж байгаа малын тоо маань 25 орчим сая байсан мал маань өнөөдөр 70 сая 2.5 дахин нэмсэн. Тэгэхээр энэ нөгөө бэлчээрийн даацын 2.5 гэдэг чинь тэгэхээр бас ахаад ноото хэмжээ байхгүй юу? Магадгүй 3.5 4. Ялангуяа одоо тэр цагуурын гаргасан улаан ногоонтой бэлчээрийн даацын өвөл аврын гээд гардаг зурган дээр 500 ватт түүнээс дээш дахин гээд улаан өнгөтэй сомууд нэлээд олон байдаг. Тийм багууд нэлээд олон байдаг. Тэн дээр чинь 500 гэсэн 5 дахин байхгүй юу? Хуваар л бодоод байгаа. Тэгэхээр 5 дахин түүнээс дээш хэтрэлтэй хичнээн сумууд байдаг билээ тий. Тэгэхээр эн чинь цаашаагаа бидэрт ер нь бол уул нь бол цаашаа явах ямар ч ирэхгүй бид нар арга хэмжээ авах ёстой. Хин хин нь ойлгоод хин нь ашигтай арга хэмжээ авах хэрэгтэй. Түүнээс яг магадгүй л дээ ингээд нэг сценараа явуулаад 15 жилийн дараа тий. Бас нэг хэмжих нэг гэж бол малын ашиг шимийн буюу одоо махны гарц асуудал. Энд чинь нэг ойролцоогоор баг 90 зүгээр миний бодожоор бол жилд бараг 1% давжаалт явагдаж байгаа юм шиг байна. Өөрөөр хэлбэл сүүлийн 30 орчим жил 20-30% давжаал байна гэж байгаа байхгүй юу? Монголчууд бол өөр Монголын махыг нэг олон хүн бол амсч үзэг баг. Гэхдээ өөр Монголын малын махыг идэж үзсэн хүмүүс бол ямар хатуун, ямар амтгүй, ямар шинтгүй гэж тэгдэлтэй. Тэгээ энэ өөр юу хэлээд байна гэхээр бид нар ингээд мал аж ахуйг буруу авч явбал бодит үзэж болох жишээ бол яг ингээд хил гараад л байгаад л юм л та тий. Тэгээд өөр Монголын зах зээл дээр бол Бразил, Уругвайгаас ирсэн, мөн Австралиас ирсэн мах бол өөр Монголын өөрийнх нь махнаас хямдхан үнэтэйгээр байж байгаа жишээтэй тий. Тэгээд энэ бол малчтайх нь бол олох нэлээд тасарсан. Тэгээд одоо тэр их үндэстэн дотор бол уусанд дуусах бол төв зөрхтэй харагдчихэдэг л та. Тэгэхээр бид нэр ингээд одоо энэ жилээс эхлүүлээд одоо бас малчд өөрсдөө энэ хадлан бэлчээрийг тариалах юм уу? Бусад хэлбэрээр хийх хэрэгтэй болж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ нөхцөл байдал дээр та юу гэж хэлэх вэ? Яг саянаас одоо яригдж байна. Гэхдээ эцэслэн батлагдаагүй байгаа болоо гэж нэг талдаа баг найдаж байна. Юу гэхээр тижэл бэлтгэх арга хэмжээ маань өөрөө малыг онд оруулах зорилгоор хэрэглэгдээд эхлэх юм бол тижэл бэлтснээс л сөрөг үр дагавар төргөн. Өөрөөр хэлэх юм бол нөгөө бэлчээр дээр нь ашиггүйгээр малаад байх малынхаа хэмжээг л бид нар бариад бэлчээр улам дорой тулаад яваад их юм. Тэгэхээр нөгөө л бас өхөл давтан хэлмэр нь өөрөлдвөл бид нар бизнесийн зорилтоор зөв сонгож яг зөв стратегиэр малаад тэрэндээ тижээлээ хэрэглээд магадгүй өвлийн, хаврын, зуны ихэн үеийн шинэ мах бэлтгэж тэрийг хүмүүсийн хэрэгцээнд ингэж одоо зөв нийлүүлдэг тогтолцоо энэ төр бүрдүүлээд явбал тэрэнд энэ тижээлийг ашиглах нь одоо илүү ашигтай болохоос тижээл бэлдсэн хэмжээгээр малаа онд оруулах тухай бодож ивэл тэгээд тэр тижээлийг бэлдэх нь баг тухайн аж ахуйд сөрөөнөлөтэй л болно. Нэг өөр Монголын малч нь гол нь ингэсэн юм байна л да тий. Малынхаа болон хүнийхээ тоонд нөгөө малынхаа жоо хүнийхээ тоонд газраа хаваарсан. Тэгээ нөгөө яг тодорхой
бэлчээр л одоо түрүүнд оногдож штэ 2 гач юм 20 гач юм уу. Тэгээд тэр гаагаасаа шалтгаалаад нөгөө мал нь потой. Тэгээд тэгэхээр яадаг вэ гэхээр хашаалаад авчихлаа нөгөө өмнө нь ингээ малын хөлийн тууграар тардаг байсан олон зүйл ургамлыг үр тарахад болчтой юм нэг. Хоёрдугаар нь талхлаад идэв тий. Тэгээд бид нар нөгөө одоо байгаа энэ даад сэтэрсэн тэгээ 2.5-аас 5 дахин даад сэтэрсэн тухай дээр чинь мөн л нөгөө хөрсний дөрөтл яваад шүү дээ. Тэгэхээр нэгэнт тэр хөрсөн дээр ургаж байгаа олон төрлийн ургамал цөөрөөд одоо түрэгч ургамлууд үлдээд ирэхлээр нөгөө нэг мал чинь амт шимтгүү махтаа болоод л эдийн засгийн одоо ач холбогдол болтгол юм байна л тийм. Яг уу одоо жишээ нь Америкийн жишээч байгаа. Ингээд одоо махны чиглэлийн хүч юм ингээд дэмжиж яваад байсан чинь маш хэмжээгээр бэлчээр доройтсон. Тэгээд хамгийн сүүлд нь ерөөсөн тэр бэлчээрийн газрын мониторингийг хөрсөн дээр суурилсан тэрнийхээ хяналтыг чангаруулж иж одоо 1930-аад оны үеэс ахуулаад тэр доройттаад бүр гамшигын хэмжээнд хүрсэн юм а сэргээж авсан. Тэгээд тэдний одоо газар маань тодорхой хэмжээний хувийн газар, улсын газар, дээрээс нь магадгүй нөгөө тэдний чинь forest service гэдэг бас нэг ойн одоо байгаль хамгаалах нөөцийн газар гэдэг нэлээд олон төрлийн газрууд байдаг. Тэр газар болгон зориултаас хамаарат бэлчээрээ хянах нөгөө фермерүүдийг хянах гэрээний залтууд нэлээд чанга байдаг учраас тодорхой одоо өвөр Монголтай адилхан ингээд хашаанд байгаад тэр хооронд сэлгээ хийгээд явдаг дүрмэн нэлээд гэрээгээр нарийн зохицуулгадаг. А манай өвөр Монголын өөрөө чи хийж байгаа жишээ бол одоо юу гэдэг юм хятад улсын эдийн засгийн байдлаас хамаарат ч юм уу өвөр Монголыг тийм өөрчлөлтөнд оруулчихгуутан тэнд хийгддэг тэр судалгаа дээр суурилсан тэр одоо хашаануудын хоорондох сэлгээ тэр юмнууд нь хийгдэхгүйгээр л зүгээр л механикаар хашаанд хийцсэн учраас энэ дороотлын байдал бол мэдээж үүссэн баг гэж бодоод байна. Тэгэхээр манайд бол яг тэр нэг одоо яг эргэцэн хувьд ямар байдаг вэхээр нэг талдаа энэ бэлчээрийн хууль ингээд олон жилийн өмнөөс яригадаад тэр бас тусдаа бие даасан хууль болж гарч чадахгүй байгаа нь муу хууль гарснаасаа магадгүй давуу талтай байсан байж магадгүй гэж одоо бас зарим нэг хүмүүс үлээд яриад байгаа байхгүй. Өөрөөр хэлэх юм бол бид нар нэг сайн биш. Тэгвэл нэг бэлчээрийг ямар нэг байдлаар одоо эзэмшүүлэх яах энэ эргэцэн асуудлыг буруу шийдэх юм бол ямар үр дагавар төрөх юм бэлээ те. Тэгэхээр одоо бол бид нар харьцангуйгээр баг ямар нэг эргэцэн шин яг бэлчээр зориулсан тусдаа хуулийн залт байхгүйгээр одоо өнөөдөр яваад байгаа шүү дээ. Хав газар хуулийн дээр бол мэдээж өөрчлөлт орсон. Тодорхой залтууд. Гэтэ яг ингээд бэлчээрээ үнэхээр бид нар зөв үнэлж дүгнж чадчих байгаа. Одоо таны түрүүний хэлсэнчлэн те манай одоо нийт одоо Монгол улсын бүх газар нутгийг аваад үзэхэд малын ингээд төрөлжүүлэн одоо тэр сүргийн таваарлаг байдалд анхаарал ингээд ажиллах хэмжээнд одоо бид нөө өөрсдөө ингээд түн шинжилгээ хийж чадах тийм дата анализ бага юм. Яг уу бид нар яг босон хүчнийхээ чадварыг нэмэгдүүлэх замаар энийг ойрын хугацаанд тийм чадвартай болох бэлчээрийн зөв үнэлээд тэгээ бэлчээрийн дээрээ тулгуурласан одоо мал сүргийн зөв бүтэц юм аа үүсгээд малчдаа зөв зөвлөгөөгөөд хамгийн гол нь энэ бизнес хийх хүмүүсийг ингээд бизнесийн зөв харилцаанд ордог энэ шалгуур үзүүлэлтүүдийн энэ төр гаргаад явах юм бол энэ бол бас болохгүй юм бол биш л байх л та. Би одоо сэтгүүлч бий бол ингэж хараад байна л да. Тусгай хамгаалтай газар очихлоор ногоо байдгийн. Одоо за дунд говь их газрын чулуунаас дотроо олдог чи аюу гоё ногоотой байгаа. Аюу олон зүйлийн цэцэг байгаа. Их газрын чулуунаас дөнгөж гараад юу ч байхгүй болно. Энэ одоо бэлчээрийн мониторинг хийдэг ялангуяа чанарын мониторинг хийдэг байгууллага болон цагуур. Манай цагуурын сумдах одоо ажиглагч тэгээд зарим сумдад станц гэдэг бүр өдөөчхөн инженер гэдэг хүн байгаа. Тэгээд тэр хүмүүс бол ямар ч байсан тухайн нутгийнхаа бэлчээрийн голлох нэг 10 хэдээс 20 зүйл ургамлыг таниад сурцсан. Тэрийг нэг баг болгон дээр нэг цэг дээр хийж байгаа юм. За тэгэхээр үзэгчтэй хаанти подкаст өнөөдөр бэлчээрийн тухай ярилцлаа. Тэгээд яг манай хаанти улсын засгийн хамгаалалтай газар нутаг дотор өөрт нь бол одоо мал аж ахуй бэлчээр гэж байхгүй одоо нэг дархлагдсан газар учраас тийм учраас бид нар одоо хинтийн нурууг тойрон хурлаж байгаа 3 аймгийн 9 сумыг болоод ер нь нийт одоо энэ Монгол орны бэлчээрийн талаар ярилцлаа. Мэдээж бол энэ хаанти подкастад оролцсон одоо 20 дугаарын зочид маань бүгдээрээ энэ дэлхийн дулаалт гэдэг зүйл бол бодтой одоо судлаачдын хэлж байгаа
ирээдүйд болох энэ таагүй нөхцөл байдлууд бол өндөр магадaltaй гэж үзэж байгаа учраас бид нар бас энэ бэлчээний бодит нөхцөл байдлын талаар тэгээд түүн дээр байгаа малчтын одоо менежментийн талаар бас ярилцлаа. Тэгээд энийг өөрийнхөө олон жилийн мэдлэг туршлагаас биднэрт одоо хуваалцсан баярлалаа. Миний ярилцлагын үеэр бас танаас асуугаагүй өөр хэлмээр байсан зүйл байгаа болов. Өнөөдөр яг цаашдаа яах вэ гэдэг талаар бас нэлээд ярилцлаа. Яг тэн дээр нэмээд хэлэхэд юм уу өмнөх тодруулаад хэлэхэд бол манай өдөөчхөн алсын хөгжил бол одоо малчгүй газар тариалангийн зөв хослол буюу тодорхой бүс нутаг дээр бид нар махан илүү бэлдээд тэргээрээ одоо хот суурин газрын хүн амаа илүү хангаад магадгүй зарим хэсгийг экспортод гаргаад явах. Үлдсэн хэсэг дээр нь бол одоо Монгол улсын их нутаг дээр одоо хуурай хээр, цөлөрхөг хээр тэ говийн бүс дээр бол одоо бэлчээрийн даастан тохирсон буюу тэрнээс баг бага хэмжээний цөөн тооны малаар тэгтээ тэндээс одоо илүү сайхан чанартай жинхэнэ одоо нөгөө жинхэнэ бэлчээрийн одоо жинхэнэ одоо тархууч бүх юм одоо бүрдсэн чанар нь бүрдсэн тийм цөөн тооны одоо гэдэг нь одоо магадгүй нэг 20 сая 25 саяас итэхгүй одоо тийм жинхэнэ нүүдлийн мал аж ахуйн одоо хэрэгтэд явбал хамгийн зөв байх юм уу тэгж чадах юм бол бид бас магадгүй аялал жуулчлал гэдэг бас нэлээд томоохон хөрөнгө оруулалт жинхэнэ бэлчээрээр бэлтгэгдсэн нөгөө грассфид гэж ярьдаг тэрийг бас нэг тодорхой бага хэмжээгээр мөртлөө нэлээд өндөр өртгөөр экспортлох боломж тэргээд нэлээд олон давуу талууд гарах болов. Тэгээс манай энэ байгаль маань өөрөө ингээд байнга цаашаа сэргээд доройтохгүй явах бас нэг үндсэн том боломж энэ одоо чиглэлийн менежментийн ард байх болов гэж бодож байна. Тэгэхээр ингээд цаашдаа одоо юу гэдэг бэлчээр маань илүү сайхан сураг болоод малчт маань одоо малан сайхан маллаад ашиг орлогоо илүү сайхан аваад одоо ажимдал нь сайжрах болтугай гэж одоо хүсье да. За тэгэхээр нөгөө соргоо бэлчээрээс л одоо таны ярьсан зүйл чинь гарна шүү дээ тийм. Юм болгонд одоо шинэ сургалтаар ханддаг хүмүүс бас манай хаанти подкастыг одоо эхнээс нь 1-р дугаараас нь 20-р дугаар хүртэл үзэх юм бол энэ даал орчинд одоо яг юу болж байгаа вэ гэдэг олон төрлийн судлаач хэлтэгчдэр бид нэр ярьсан байгаа. Мөг судлаач хүн дээрэс нь одоо загас судлаач, тэгээд хөрс судлаач, уран судлаач, шавьч судлаач гэх энэ олон хүмүүсийн хэлсэн одоо ярьсан зүйл болгонд та бүхэнд бас хэрэг болгож тусгаж авбал одоо ажил үйлстэй аж ахуйдаа нэвтрүүлэхэд чинь бас хэрэгтэй санаа цөөнгөө байгаах гэж одоо сэтгүүлч би бодож байна. Тэгээд бидний одоо энэ подкаст нэвтрүүлгийг Германы техник хамтын ажиллагааны газар GIZ бол ивент гэж хүргэсэн. Өнөөдөр бол манай ингээд подкастаа 20 дахь одоо яг сүүлчийн дугаар бол бичигдэж байна. Тэгээд GIZ-ийн хамт олонд бас баярлсан талхаснаа илэрхийлье. Тэгээд бид нар бол одоо энэ 20 дугаараас гадна дахиад нэг дугаарыг бол яг энэ сүүлийн 10 дугаарын тойм байдлаар бас та бүхэнд бэлтгэж хүргэнэ. Тэгээд тэрийг бас үзэх юм бол дээр дурдсан одоо эрдэмтэн судлаачдын ярилцлагын тогийг бас үзэх боломжтой байгаа. За ингээд анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. За баярлалаа. Хүрсэнд баярлалаа. За